Би бол Бог Татын Дахан Момонгийн холбоо төвшөөний мандал болгосны Баян хар гачааны малчин оюун чимэг байна. Би бүх малчин ард түмнээ төлөөлн төвийн байцаах дуулан эдлэгээс сонсоод санлаан дэвшүүлэхээр энэ өдөр хохотонд ирвэ. Дахан Момонгийн холбоо төвшөөний малчин түмэн хошууныхаа байдлаар хандуулж эдэн талын сандыг дурдсан байна. Сайн байна уу хүндэт өдөрлөг минь. Манай гишүү 2010 оны 9 сарын 30-наас эхлэн малчгийг зогсоож амь авахыг сайжруулах төрийн бодлогыг явагдуулж малыг ихээр зөөрүүлсэн байна. Үүнээс манай Баян хар гачааны хамаг ядуу хэдэн өрх нь 6-аас 7 өхөртэй 60-аас 70 хонтой 53 өрхийг нэг удаалийн нөхөр мөнгийг зогсоо. Энэ мөнгө хэн авсан бэ? 2012 онд манай гушуунд бяданд ой шохогийн нөхөр мөнгийг олгох дэвтрийг өгсөн боловч өнөө болтол нөхөр мөнгийн одоогүй. Бяд одоогүй. Малчгийг зогсоосон эл зүйлийн нөхөр мөнгийг цаг тохиолд нь өгөхгүй. Малчин бяд нарын амьдрал өдрөөс нь өдөр ядууран соёлын хүнд учир тулгарав. Малчид тийм малыг булаан дээрэмдэж их хэмжээний мөнгөөр торгон ялдаж малчид нэгэнтээ гаслангийн далайд унсан байна. Үүнээс хойш хичнээн олон үйлдвэр уурхай, нүүрстэн бохирдол, усны дутагдал, хүн ноцтой хохирол учирваа. Аргыг бүрхүүлж ардын амьдралыг сайжруулна гэсэн уриалгыг манай гишүү хамаг сүүлийн жигдэн сая хэрэгжүүлж эхлэв. Малчдаас 2,500 зоос уран авч хөөслөг эдээр гэр байшинг барьж заримд нь хуучин гэрийн цагаанаар өнгөлөн бодож малчдыг хуурав. Гэсэг малчид нь гэр байшингийн нураагаад одоо болтол төлбөр мөнгөж өгөөгүй. Бас нэг гэсэг малчдын 70-80 оны навтранхай цооронхай хуучин гэртээ амьдарч байна. Одоо соёлын их гачигдаас болж бид арга бус зовстой хувь айлаас өндөр хүүтэй зээлгийг зээж 10 жил амьдралаа гаргацааж байлаа. Одоо амьдрал чадхаач байлаа. Одоо бид бичээрийн дэвтэр болон ам өрхийн дэвтэр бүр банкнд дарагдаж байна. Агуу намын төрийн бодлогыг асвар цагаавар малчин ард түмэн бид эсэргүүцээгүй. Агуу намын төрийн бодлогыг дагсаар байгаад босолж харин малчгийг зогсоох төрийн бодлогыг хараад амь авахд сайжирсангүй, ард түмний амьдрал сайжирсангүй, дарга ноёд баяжин чинэгжив. Энэ юуны учраас улсын тэргүүлэгч болон намын төв хорооны зааврыг төв болчоор хэрэгжүүлэх үгүй юм. Ижирн дороотож самсан бүрлэхийж ард түмний мах цусыг сордог. Иймээс бид нар өвөр Монголын төв удирдлагад санлаан дэвшүүлэхээр байна. Хүндэт удирдлага болон намын төв хороо бидэнд үнэн голчоор шийдвэрлэж өгөх болов. Бүх Дахан Момонгийн холбоо төвшөөний малчин түмнөөс өөрчлөв. 2017 оны 4 сарын 21-ний өдөр. За сайн байна уу? Би бүх Дахан Момонгийн холбоо төвшөөний малчин бүрэндэс байна. За хүндэт удирдлага болон төвийн байдлын төвшөлөх санал нэг манай гушууны засгийн ордноос малчин түмний зээл бүрийн нөхөр мөнгийг тухайн цагт нь гаргаж өгөх үгүй. Малчдын амьдрал туйлын хүчрэлтэй болоод байна. 2012 онд ой шугаан дэвтрийг малчдад олгож өгөөд одоо болтол нөхөр мөнгийг олж авсангүй. Энэ ой шугаан нөхөр мөнгийг бүх улсын өвөр Монголын хэмжээнд төжөөр бүр өгч байгаад манай Дахан гушууны яагаад хагас илүүг нь өгсөнгүй вэ? 3. Манай улсын малчгийг зогсоох амь авахыг сайжруулах төрийн бодлогыг найдваржуулж байгаад одоо ийм арган үйлдвэр уурхай удирдал амь авахыг удирдуулж байхад анхаарч авах шийдвэрлэж өгөх болов. Эдгээр арвин учрыг дээд шатны зохион байгуулалтаас зохистой шийдвэрлэж өгөх болов. Хотын Дахан Момонгийн холбоо төвшөөний мандал болгосны баруун гачааны бүрэн жижиг